бүгд найрамдах улсыг тунхаглаж анхдугаар үндсэн хууль батлагдсны 100 жилийн ертөнцийн ганц л үнэн байдаг. Юундны өмнө хүн бүхэн тэгш хэрэгтэй вэ гэвэл тэр хуулийн өмнө тэгш хэрэгтэй байдаг. Энэ нөхцөлийг бол анхдугаар үндсэн хууль биднэрт бас олгож өгсөн байт юм аа. Үндсэн хуульд бүгд найрамдах улс гэдгээ тунхагласнаас хойш одоо 100 жил өнгөрөөд энэ хугацаанд үндсэн хууль маань 4 удаа шинжлэгдэж нийгмийн зохион байгуулалтынхаа хэлбэрээс шалтгаалan өөрчлөгдөж явсан юм түүхтэй. Хамгийн одоо том ач холбогдол өгснөнд бол 1992 оны үндсэн хуулийн өөрчлөлт байдаг. Эрх зүйн шинжилгээ тэр чигээр нь хийж тийм ээ. Хувийн өмчийг хүлээн зөвшөөрж энэ хувийн өмчтөөгөө залгуулад буцаад энэ өмчийн харилцаа гэдэг юм чи өөрөө юу юм бэ гэдэг ийм цоо шин эренг бол эхлүүлж исэн үе байгаа. Өмчтөй болсноороо хүн өөрөө хамгаалах юмтай болж байгаа. Өмчтөй болсноороо хүн өөрөө илүү их цаашаа дивж ажиллах сонирхолтой болж эхэлж байгаа. Тэгээд өмчийг юу хамгаалдаг вэ гэвэл өмчийг хууль хамгаалдаг. Хуульдаа үндсэн хууль хамгаалдаг. Гарчилсан үндсэн хуулийнхаа дахиад яг цөмрөө нь эргэж орох буюу нөгөө хүний эрхийн хамгаалалт, нөгөө өмчийн эрхийн хамгаалалт энэ бүх зүйл дээр хууль эрх зүйн шинтгэлээ эхлүүлж байгаа нь бол 100 жилийн ойн гол ач холбогдол гэж харж байна. санан тунхаглах ирээдүй.